Энэ театр бол одоо Петруццелли гэж яг хотын захиалгаар баригдсан 1898 онд барилга нь эхэлж 1903 онд дууссан ийм барилга та ийм театр байгаа. Италийн бас алдартай театруудын нэг Вердийн алдар Дон Карло дөр бол Испани эзэн хааны үеийн 2 дугаар Филипп хааны үеийн тухай тэр үеийн одоо амьдрал хүмүүсийн хайр дурлал хоорондын одоо зөрчил тэмцлийг тод харуулсан. Тэр анх 1867 онд тавигдчихсэн. Гол утга санаа нь бол Испани 2 дугаар Филипп хааны шинэ эхнэр буюу одоо нөгөө залуу эхнэр хатан болоод авсан. Хүн өөрийнх нь хүү одоо тэр Дон Карло гэж залуутай хайр сэтгэлтэй байсан. Тэр хүүгийнхээ хайртай залуу эмэгтэйг өөрийн эхнэр болгоод авчихсан. Тэгээ аав хүү хоёр хоорондоо хаан хүү хоёр хоорондоо тэмцэлдэж байгаа. Тэр хоёрын зөрчлийн тухай гол утга санаа энд гардаг. Миний дүр Родриго бол яг тэр Дон Карлогийн итгэлтэй анд Испани одоо Маркезе гэж цолтой гүн тийм хүний дүр. Родригогийн дүр гол холбоон тоглогч одоо ханхуу болон хааны хоорондох уулзалтыг зохион байгуулж одоо өөрийнх нь хойд ээж болсон тэр Элизабеттэй хэрхэн тэр Дон Карлог уулзуулдаг. Одоо захиагийн нууцаар дамжуулдаг. Дараа нь хаанд очиж үйлчилж Дон Карлог яг үдшилэг дээр ирэхэд барьж одоо авч шоронд оруулах зэрэг ингээл муу ч юм хийдэг, сайн ч юм хийдэг миний дүр өгдөг. Тийм дүр байна. Хамгийн сүүлд нь бол ингээд яг өөрийнхөө ингээ бүх юмыг сайхан ойлгоод ингээ Дон Карлод өөрийнхөө амаар найзын хааны хэлтрүүж өөрөө өөрсдөж ингээд өөрийнхөө хамгийн өвхлийн алдартай айрын байдаг одоо Дон Карлог. Одоо энэ дөр сонирхч бүх хүмүүс одоо Дон Карлогийн Родригогийн тэр өвхлийн яг айр хэсэгт бол маш дуртай. Хамгийн гоё айрын нэг байдаг.